За сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Баатарчин Европт ПЖ админ байна. За өнөөдөр Чехийн Пилзен хотод байдаг төрийн бус байгууллага дээр ирсэн байна. За яагаад ирсэн бэ гэхээр Чехэд байдаг шилмэл зодогт ингээд төрийн бус байгууллага байдаг. За энэний бүхчүүдтэй өнөөдөр нэг халуун дотны яриа өрнүүлгээд Монгол бүхийн талаарх нэг сайхан контент хий гэж бодоод хүрээд ирсэн байна. За ингээд шилмэл зодогтын бүхийн холбооныхаа гишүүдтэй танилццгаая. За сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байцгаана. За та өөрийгөө эхлээд танилцуулна. За би Хөвсгөл аймгийн цагаан урд сумын харайт аймгийн харцаг бэлэгт гэдэг хүн байна. За би энэ спортоор залуу наснд 19-26 насны хооронд байхдаа энэ аймгийн цолонд хөвж исэн, барилж исэн сүүлийн жоохон бэртлээс болоод тэгээ жоохон ер нь бүхээ юугаа жоохон хайсандаа ерөнхийдөө бол цаан завсарласан байна те. Орохгүй болсон гэсэн үг. За би энэ бүгд найрамд Чех улс 20 онд ирсэн мэн 6 жил гарантаар болж байгаа юм байна. За манай ширмэл зодогтон бүхий холбоо за ерөнхийдөө энэ холбоонд ерөнхий менежер нь зааварлагчаар нь явж байгаа. Холбоо байгууллагад 3 жил гарсан болж байгаа. Ерөнхийдөө бол үндэсний хөв соёлыг одоо энэ Европ нутагт төвийн дэлгэрүүлэх за бүр зөв ёс зүйтэй тэр талын одоо бүхчүүдтэй ойлгуулах дараа чи үеийг болохоор одоо Монголын үндэсний өв соёл ямар байдгийг ёс зүйтэй нь ямар байх ёстой юм хүнжил гэж хүнжил дээр тогтох ёстой спорттой гэж одоо хүнжил байхгүй бол энэ асуудал байхгүй болно гэсэн үг. За сайн байцгаана уу. Намайг Гамбатар Эрдэнэчэр гэдэг. Хөвсгөл аймгийн их ус сумын харайт юм зал байна. Тэгээд ажлынхаа чиглэлд цаг өөрийнхөө сонирхлоор бэлэг тахыгаа дагаад одоо үндэснийхээ бүхөр барилдахыг хичээд явж байна. За манай зэндэ. За сайн байцгаана уу. Монгол бүхэл дээдлэх нийт монголчуудтай энэ өдрийн мэнд хүргье. За би бол яг Завхан аймгийн харайт Батсуур гэдэг. Одоо Пилзен хотод ирээд бас 5-6 жил ажиллаж амьдэрсэн байна. За тэгээд монголчууд бол үндэсний бүхтэй ер нь бол бүх хүмүүс хайртай байдаг. Тэрний адилаар би бол өөрөө бас одоо үндэсний бүхтэй хайртай, сонирхдаг, хаяа бас нэг цаг зам бол бэлтгэл хийх хичээдэг. Гэвч одоо бас өөр мэргэжил юм байдаг. Тэгээд яг одоо бүгдээрээ Чех улсад үйл ажиллагаа явуулдаг ширмэл зодогтон бүхий холбооныхоо үйл ажиллагаанд бас одоо бэлтгэхтэйгээ хамтраад ингээд оролцоод явдаг. За өнөөдөр бас наадмын сорилго одоо байгальд гой бэлтгэл хийх гой арга хэмжээ болох шиг байна. Тэгээд бас өнөөдрийнхөө энэ арга хэмжээг сэтгэлсээд хүлээж байна. За баярлалаа. За өнөөдөр ингээд шилмэл зодогтон бүхий холбоо маань ингээд камптай гараад бэлтгэл хийх гэж байна. Тэгээд өнөөдөр бол Монгол бүхийн үүсэл гаргал, Монгол бүхийн ёс зүйтэй ямар байдгийг, тэгээд Монгол бүхийн бэлтгэл ер нь хэр өрөндгийн хэдүүлээ хамтдаа энэ бүхний зочлыг үзье, харцгаая. За тэгээд ингээд шилмэл зодогтон бүхий холбоо маань бидрийг өөрлөсөн байгаа. За одоо тэгээд бид нар яах вэ? Одоо бид нэр тэр тавуулсан газар руу явцгааж одоо тэнд үйл ажиллагаа явуулна. Одоо бүхийхээ одоо наадмын сорилго барилдаа бэлтгэл сургалт гэсэн үйл ажиллагаа явуулах тийм одоо юу тавигдсан байгаа. За юун түрүү намайг өрсөнд их баярлаа. Надад бол амар олзуурштай тэгээд Монгол бүхэн үздэг ч гэсэн ер нь бэлтгэл арга хэмжээгээр хэр явагддгийг би өөрөө сайн мэдэхгүй. Тийм болохоор намайг өрсөнд маш их баярлаа. За дүүтэй маш их баярлалаа. Өв соёлын энэ сайхан өв соёлыг түгэх жилсэн урилгыг нь хүлээж авсан Монгол удирчиндаа баярлалаа. За баярлалаа бас. За эдгээр бол одоо явцгаах уу? За тэгээ. За тэгээ. Тэгтэн бүхий холбооныхоо камптэр ирсэн байна. За өнөөдөр манай бүхчүүд сорилт барилдаан хийх гээд ингээд цугларсан байна. Юун төрөнд хэдүүлээ бүхийн талаарх сонирхолтой яриа өрөө Монгол бүхийн уламжлал, ёс зүйн талаар нээлттэй дэлгэрэнгүй ярилцгаая. За сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэцгээе. За юун төрөнд манай бүхчүүдтэй хэдүүлээ танилцгаая. Баянгар аймгийн Богд сумын харайт Монгол үндэсний бүхий холбооны ахлагт суулуулсан бүх цоллооч хүн байна. Тэгээд Чех нутагтаа ирээд одоо 10 жил амьдраад тэгээд одоо энэ ширмэл зодогтон бүхий холбооныхон гишүүнээр ажиллаж байгаа юм хүн байна да. За баярлалаа. За та өөрийгөө танилцуулна. Хөвсгөл аймгийн цагаан урд сумын харайт аймгийн нишин тулга гэж хүн байна. Чех улсад ирээд одоо 10 дахь жилдээ ажиллаж амьдарч байна. Энд ирээд анх ширмэл зодогтон бүхий холбоог одоо үүсгэн байгуулад удирдах зөвлөөр нь ажиллаад ингээд явж байна. Би Хөвсгөл аймгийн Тарилан сумын харайт
залуу бүх ямарчин бат хөглөх юм байна. За сайн байцгаана уу. Намайг Ганбаатарын Эрдэнэчр гэдэг Өсгөл аймгийн их улс сумын дайрет тийм залуу байна. Тагийн залуу. Сайн байцгаана уу. Бэлгүн гэдгээ өсвөрийн залуу бүх Өвсгөл аймгийн харьяат Тэрэлэн сумын харьяат. Цаатаа өөрийгөө танилцуулна. За сайн байцгаана уу. Баянгар аймгийн Жаргалан сумын харьяат Мэд жаргалын Батрэдөө залуу өх одоогоор Ширмэл Зүтгэн бүхий холбоонд гарын да бүх тайлбарлагч болохоор ингээд шинээр хэлсэж ороод нэгдээд бүхчүүдтэйгээ нэгдээд ингээд сууж ин да. Ингээд асуултаа тавьцгаая. Эхлээд бэлэг тахаас асууцгаая. За ингээд танай бүхий холбооны үүсэл гарал хэд онд байгуулагдсан. Тэгээ ямар ёс жийг дүрм журамтай байдаг. Мөн гол зорилго нь юу байдаг вэ? Та нэг өөрөөр нэг тайлбарлаач. За Ширмэл Зүтгэн бүхий холбоо 23 оноос үүсгэн байгуулагдаад. Тэгээд 3 жил гарантай явж байна. За. За бид одоо энэ Ширмэл Зүтгэний одоо гол одоо хүний нутагт амьдарч байгаа монголчуудаа угаас дэлхийд таниулж гад энэ Монголын сайхан өв соёлыг түгээн дэлгэрүүлэх. Тэгээд зүгээр түгээн дэлгэрүүлэхгүй ёстой тэр бүхий одоо Монголын минь түүх соёл болсон тэг жай гэдгийг имийг одоо зөв сургаж одоо ийм л чиглэлээр явж байгаа маань. Ийм л чиглэлээр явж байгаа. Зөв. Танай бүхий холбооны одоо гол зорилго одоо юу вэ? Ирээдүйн зорилго бол одоо хүний нутагт ялгаахгүй энд одоо энэ үе уламжлалыг түгээн дэлгэрүүлж ер нь нөгөө цаашдаа бол Европт одоо энэ сайхан Монгол уламжлалыг түгээн дэлгэрүүлэх маягаар тэрний төлөөл хичээж явцгааж ийн л да. Танай одоо хэдэн бүхчүүдтэй вэ? Танайх ер нь? За манай Чехэд бол ер нь цолтой бүхчүүд аймаг сумын цолтой бүхчүүд нэлээд бий. Ерөнхийдөө бол ямар ч барилдаан болохоор 32 бүх бол хангалттай бүрддэг болсон. За. Монгол бүхийн өнөөгийн төрх байдал, дэг жайг, ёс журам таны хувьд ер нь юу гэж бодогддог вэ? Та нэг өөрөөр нэг хариулаач. Одоо миний хувьд бол Монгол бүхийн хөгжил ерөнхийдөө дээд зэгтээ толж байна л да. Монгол улсад. Энд бол яг тэр Монголынхтай тэгж харьцуулж болохгүй. Мэдээж. Тэрийг одоо бид нар энд хөгжүүлж одоо энэ төрж өсөж байгаа хүүхдүүд маш их болж байгаа. Эднэртээ зөв заваар зааж өгч одоо тэр Монгол улсад очиод одоо Монгол улсад барилж байгаа бүхчүүд энд хэрэгцэж барилдуулах тийм л зорилт тавиал одоо бид ажиллаж байгаа. За танаас асууя. Сүүлийн үед залуу бүхчүүдийн ёс жудаг хэв маяг бүхийн спортод ер нь хэр нөлөөлж байна? Таны зүгээс таны үзэл бодол ер нь ямар байна? Нөлөөлгүй яах вэ? Одоо тэгээд Ширмэл Зүтгэн бүхий холбоо маань байгуулагдсан учир нь бол одоо энэ залуучуудаа сайхан Монгол үндэсний бүх гэж ямар юм байдгийг тийм ээ. Нэг хоёр тулхтойгоо зэргийг Европын одоо энэ жихад европчууд харахад одоо Монгол өмсгөлөө өмссөн Монгол гутлаа өмссөн Монгол жанжин малгайгаа өмссөн одоо ийм сайхан Монгол залуучууд ямар сайхан харагддаг, ямар их хүчтэй харагддаг, ямар гоё сүртэй байдгийг гэдгийг харуулахын тулд энэ Ширмэл Зүтгэн бүхий холбоо маань байгуулагдаад ерөнхийдөө бол залуучуудын төлөө хийж байгаа ажил. Тийм залуучууд маань одоо сайхан бөөгнөрөөд хөлсөн гаргаад энэ сайхан багш байна бэлэгтгээд одоо энэ сайхан багш байна тулг байна одоо манай аймгийн эднэрийнхаа одоо удирдлагын дор гिचээлээд одоо ингээ заасан ихийн сураад ингээд явах юм бол хамаагүй илүү сайхан болно. Тэгээд одоо тэднэрийг л бид нэр заахын тулд тэднэрийг энэ залуучуудаа өвлүүлж сургахын тулд л одоо энэ сайхан бүхий холбоо байгуулаад тэгээд чимтэй сайхан ажиллаж байгаа. Манай бүхий холбоо бол жилдээ нэг 4 сайхан том барилдаан зохион байгуулчаад байдаг. Одоо саяхан цагаан сарын бүхэн барилдаан гэхэд одоо бас сайхан бац ашиг өндөртэй сайхан сэтгэлтэй хүмүүсийн ач тус одоо бид нэр ч гэсэн өөрснөө цалин хөлснөөсөө наан цаана гэдэг одоо байгийн гаргаад залууг нь хөслөөд нэг сайхан зохион байгуулсан гэж бодож байгаа. Одоо тэгээд наадмаа төгч байна. Тэгээд залуучуудаа одоо сайхан итгэн шиг бэлтгэлэн гаргаад биеийн борлуулна гэж ярьдаг шүү дээ. Тийм ээ сайхан асар майхнаа бариад одоо энэ ч сайхан ингээл гуцаан дэвсээ сайхан тосоор биеийн тослоо наран дээгэл хөвчмөр байна л да. Тийм байна. Өнөөдөр тэгжүүжил Монгол ухаж чангарна. Тэгжүүжил Монгол ухаж чангарна. Тэрнээс одоо нэг өдөр наадамтай гэдэг нэг ирээл нэг жирсэн цагаан юм барилдахаасаа илүү. Энэ сайхан ахмад бүхчүүд байх үгийг сонсоод наранд бие ингэж шаарддаг, ингэж өглөөний заритыг хийдэг. Өдрийн наранд ингэж одоо халуунт чи ингэж бэлтгэл сургууль тийм халуун наранд бэлтгэл сургууль хийгдсэн мөлх сайн л та.
амьсгаа задарна. Одоо нар халаад өнгөө сүйдэр суугаасаа илүү энд л үзэж байх юм бол одоо бүх хүн бол хөгждөг, сайхан болдог, бие сайхан болдог. Энэ бие сайхан борлоод ирэхээр бүх их сайхан болдог болдог. Тэгээ залуучуудаа уриалаад одоо ер нь аав ээжийнхаа үгэнд бүх хүн гэдэг бол жуудагтай байх хэрэгтэй. Тийм ээ? Аав ээжийнхаа үгэнд их сайхан ордог. Арх тамхинаас их сайхан хол явдаг. Багш дасгалжуулагчийнхаа үгэнд их сайхан ордог. Тийм сайхан байхад тэгээд одоо сайхан Монгол дээлээ өмсдөг. Тийм ээ? Монгол ёсон сайхан мэддэг. Ийм байхад л одоо манай залуучууд сайхан болчихно доо. Тех байх шүү. Тийм Ер нь бол залуу бөхчүүд ер нь ахмад бөхчүүдээс үлгэр дуурайл авах ёсчуудын суралцахад ер нь бол хамгийн гол оройл авч байгаа хүмүүс нь тана шүү дээ. Танаас үлгэр жишээ авах гэсэн үг. Би ч одоо өөрөө бас хүүхэд багтаа барилж байлаа сумын зан золтой хүн. Тэгээд одоо Баянгар аймгийн манай Баянбулгийн аймаг гарсан ширв гэж нөө өдөрлөгөн дор Баянбулг гэдэг амралтанд гарч байлаа. Одоо ийм хүүхэд одоо тэр манай энэ шиг л хүүхэд байлаа те. Тэгэхэд ч одоо би чинь тэгэл одоо тэр аймгийн начин цолтой, улсын цолтой хүмүүсийн чинь одоо тэгэл гадаа гараад бүүзийн тавьдаг, оймсын нугааж өгдөг. Тийм ээ. Одоо тарган явах юм бол тарган зөөдөг, хоолны дараа аягаа нугаадаг. Одоо ийм л байсан. Одоо тэрний буруу гэж байдгүй. Тэгж явах тусмал хүмүүс одоо биднэрээ сайхан юм доо ухаачдаг байх. Тэгээ одоо нэг сайхан улсын цолтой хүнд хоолоо нэртүүлээд өгч одоо тэр үедээ өнгөрөөл тэр улсын начин цолтой тэр хахад өнөөдөр хоолыг авторч игээд. Тийм сайхан юмнаас л үлгэр дуурайл авчил хүн чи одоо тэгэл сайхан бүх болно. Тэр хүмүүс чи одоо бол юм илбэг болчих л тээ. Тэр үе чи Монгол гутлын баглаа мэднэр чи ховор сонирн байдаг байж шээ. Тэр хүмүүс чинь сонирхол одоо яаж сайхан барилдвал ийм гоё Монгол гутлтай болдго юм бол яаж барилдвал ийм сайхан Монгол гутлын баглаатай болдго юм бол гэдэг одоо тэрийг сонирхсан. Одоо бол бас сайхан ямар нэг юм хөгжөөд юм илбэг болцсон юм. Тийм бидний үед бол тийм байсан. Одооны залуучууд бол одоо бидний гэрээд энд байж хол нэг дээлэхгүй тавиадах гэх юм бол жоохон дургууд байх жишээ нь. Тийм баг. Тэгэхээр одоо тэр өв соёлоос их л хөндөрөд гоцроод байна. Тэрүүл одоо тийм хүнийг нэг одоо солны ирэмбээр айлгаал зараал ингэж байгаа юм биш. Тэр бол одоо сайхан Монгол үндэсний бүхий 93 наадам гэж одоо ойр сур бүх гээд байна л да. Одоо шагаа нэмэгдэж байна. Олон төрөл болж байна. Одоо манай Европч одоо шагаа их сайхан хөгжиж байна. Тэгээд одоо тэр бүхийн одоо тэр ирэмб гэдэг бол тийм сайхан. Өнөөдөр одоо тэр бүхийн галд хоолнд орохт бол ерэн авс авар гас ахвалал доошон зогсно. Ус арслан зогсоол, арслан заан зогсоол, начин зогсоол. Бас энэ чинь тэгэл аймагчдыг зогсоол, сумын зогсоол. Тэгэл өсвөр хүүхдүүд зогсоол. Тэгээ сандал нь хүртэл тийм байдаг. Тэгээ сандал дараа дуурайгаал эхлээд томчуулан суугаал тэр доогоор байгаа баг цавтай хөвчүүд чи хоол ундын зөөж игэл. Тийм ээ. Тэгэл томчуулан хоолоо идэл гарахад тэр даяг тавгаа угаагаал хураагаал одоо ийм сайхан заншилтай байсан. Одоо тэр заншлын л одоо энэ шигсэнд одоо бас сэргийг хадгалуулах энэ хөвгтүүд ярьж хөвлүүлж өгөх одоо юм зорилготой юм сайхан холбоо байгаа юм да. Их олон зарим нь бол одоо мэдчихгүй байгаа. Бүх гэдэг юу юм те Монгол бүхий ёсчуудаг гэж үү. Монгол бүхий үүсэл гарал юу хаанаас эхэлсэн байдгийг. Ер нь энэ талаар та хэд мэдэх вэ ер нь? Одоо тэр чинь бол их дээр үед л. Тэр одоо Чингисийн үед бол яг хуу эн чин цэргийн хар цэрэгжилтийн үе юм байна л да одоо. Тэрнээс өмнө л баг. Тэрнээс өмнө бол тэрнээс өмнө одоо Монгол бас ангороны уламжлалтаач гэж ярьдаг. Ангороёгаар хамгийн сайн ангороо ирж шилдэг ирчүүлдэг явандаа тэгээ наадан барил бүх болгож үнэлэгдэж ирсэн гэх ийм янз янзын түүхэд байдаг л да. Их олон түүхэд. Тэгээ зөндөө түүх байдаг. Одоо Чингисийн үед болохоор одоо баатруудаа барилдуулаад хамгийн хүчтэйг нь одоо хүнддэг бүх болгож барилдуулж исэн түүх байдаг. Зарим нь ангороё гэдэг хин бяртаа чадaltaар ангороё хийжсэн хүмүүсийн одоо бүх одоо хүнддэг одоо энэ хүн бяртаа тэгээ энэ бүхэн юм суу тавьж исэн гэж одоо миний мэдлэл хоёр түүх юм л байд. Зөв. Тэр үе тэр хүмүүний үед л юм байна. Одоо хүннүгийн үед тийм. Хүннүгийн үед л үүс байгуулагдаж исэн л юм. Сэвсэг гэж байгаа юм. Тэгээд одоо омогоор амьдэрдэг. Тэгээд одоо тэднийг тижээхийн тулд ирчүүд нь одоо ангөрөд гардаг. За тэгээд тэр ангөрөд ч одоо энэ адуу мал, тэмээ мал гэдэг чинь бүгд зэрлэг амьтд байсан юм шүү дээ. Тэгээд эднэр чи одоо ингээд дайраад ачаад гიშгээд ингээд өнгөрөхөд одоо амьд бүтэн үлдсэн хүнийг бүх биетэй хүн гэж ярьдаг. Бүх биетэй. Тэр аюулыг мэдээ зайлаад амиа аваад үлчдэг тийм хүнийг болгох зэрэг одоо бөө хүн байна шүү дээ. Тэгээд бүх бөө гэсэн 3 хэсэгтэй 2 юмнаас Монгол орнд анх хэлж өгч байсан. Тэгээд бүх биетэй хүний явсаргууд бүх болчихсон. Нөгөөх нь болохоор одоо бөө хэвээр. Ухаан жоохон юу хүмүүсийн бөө хөгдөг. Би бол тэр сайтай ийм хүмүүсийн бүх биетэй хүн гэснээс л дамжлагтай юм гэж. Бүхэн түүхэнд бичсэн л гэдэг юм. Одоо та нарын ингээд одоо өмнөх үе гэж ярих юм уу та тий? Одоо багш дасгалжуулагч өмнөх үеийн багш нар одоо энэ хүмүүсээс та нар ямар хөө ёсчуудаг сурч авч яасан бэ? Одоо тэгэл юу тэгэл ахмадтай хүндлэх
Ахмад цалтангуудаа Одоо миний хэлэх гээд байгаа нь болохоор одоо сүүлийн үеийн залуучууд одоо суралцж авахаасаа илүү зүгээр л копидх маягийн даган дуурах маягийн иймхүү үзэгдэл аим ер нь даган дуурайх байхгүй шиг болж байгаа. тийм байна. Одоо зөвхөн нөгөө энэ сайхан өв уламж нь одоо далбаа шуудгийг бол өмслөөгд өвдүүлж одоо өвөө түгэж явж байгаа гэж биш. Тийм. Тэр яс тэр одоо багш тасруулчаа сурж мах үедээ мэдэрсэн. За тэгээд Ахмад дүү яаж үнддгийг өөрөөсөө жоохон зэрэг өндөр бүхэн хүртэл яаж үнддгийг энэ бүгдийн тэр жайдыг гэдэг юм чинь явж иж тэгээд хүндлэл байж ижил одоо бүх гэдэг хүний тэр сайхан ноён руу ёсчуудыг явах хэрэгтэй л та үнэ. А сүүлийн залуучууд энэ жоохон алдагдaltaй байна. Одоо нэг жоохон барилдаал юм уу сурчаал нэг жоохон бие задраг мадрах одоо том ярих эсвэл пэдих эсвэл одоо жишээл ахын цултай юм уу хүн юм хийлэхээр бараг энэ одоо юу гэдэг байгаа ханы юм тоомжиргүй энэ болохоор нөгөө Монголын сайхан өв соёл утгаалчиж тэр өв соёлыг авч явж байгаа тэр залуу бүхэн бол биш л байгаа юм. Одоо ийм талаас нь ойлгуулж л энэ ширмэн зодтон бүхий холбоо маань хичээ зүтгэж байгаа юм. Яг зөв одоо яг л ёсчууддаг гэж юу яах юм. Монголын өв соёлыг яаж авч явдгийг хүндлэл гэж юу юм. Үнэлээ мэдэхгүй бүх бол тэр хэцүү л дээ. Тийм. Одоо сүүлийн залуу бөхчүүдтэй та нарт хандаж хэлж зөвлөе гэвэл юу гэж зөвлөмөр вэ? Одоо тэгээ сайхан миний сайхан авч явах хэрэгтэй. Бэлтгэл сургалтаа сайн хийх хэрэгтэй. Одоо ахнаар Ахмад цолтой хүмүүсийнхээ өгөн сайхан орох хэрэгтэй. Тэгээд өөрөө л хичих хэрэгтэй л дээ. Тийм. Өөрөө хичээгээд өөрөө зөв нэг мэг цаагаад өгөөч гэж дуурж байгаа залуу гэдэг павер шүү. юм л сайхан доо. Нэг мэг цаагаад. Залуу тогтоол байна. Янз янзын сайхан бас тийм залуучууд байна. Одоо зарим нэг нэг жоохон талаараа тэгж нөгөө талаараа одоо сошиал их хөгжсөн. Одоо энэ тэмдгийн барилдаануудыг бид нар одоо Монголд болж байгаа барилдаанууд Европт үзэх бүрэн боломжтой. Ухраагаад үзэж болж байна. Хэдэн хоногийн дараа үзэж болж байна. Тийм учраас бид нар хүний амьд хүн дээрх туршилт тэр зөвхөн хараад турших хоёр өөр л Шал өөрлөлтөө тий. тэрнийхээ ялгааг л нэг сайн олж харахгүй байна уу гэж би олдгож бодоод байна. Залуу бөхчүүдээс асууя. Залуу бөхчүүд маань ер нь Монгол үндэсний бүхийг юу гэж боддог вэ? Энэ спортод энэ урлагт ер нь ямар учраас орсон бэ? Энэ талаар өөрсдийн санаа бодлоосныг хариулаач. За мик өгч. За би яг юу гэдэг хобби маягаараа ер нь энэ залуу бөхчүүдийг хараад ер нь бүх үздэг. Тэр маягаар ч ямар ч гэсэн хоббигоор өөрийн угаар бэлтгэлээ сургуультаа хийгээд яадаг. Одоо энэ толгомж байгаа асуудал бол бас энэ хоёр юу гэдэг секс дугуулan бас байхгүй. Тэгээд энэ тэнд байгаа хотын хүмүүс цөөхөн. Тэгээд одоо энэ хүүхдүүд байлаа гэхэд ер нь хүүхдийг эхлээд нэг жахан юмыг үзүүлж дурлахгүй л ерөөсөө эдгээр чинь мянга чирж гараад ямар ч юу байхгүй. Тэгэхээр энэ Монголд үйтэй. Тийм Монгол ерөөсөө тийм тэгжээж дурлуулж тэгээд энэ хоёр ямар ч хэсэн тэгэл хоббигоороо энэ сайхан энэ бүх холыг гэж байгаад ямар ч хэсэн яваад энэ холбоотой нийлээд хоёр хүүгээ за би байгаагүй ч гэсэн одоо ас явчлаа. Хоёр хүүгээ бүх холгоё гээд бас тэгж зорж энэ бэлтгэлийгээ тийм багаас нь бэлдээ дагуулад явдаг. Одоо хоёр хүү маань бас дуртай болж байна. Эхлээд чирүүлээд баг унтчихсан чирээд гардаг гэсэн одоо гайг болчиход. Одоо тэгээд хоёр хүүхдээ хараал суух үлчээд шүү дээ. Одоо миний нас явчлаа. Энэ хоёрыг харах гал явж шүү дээ өнөөдөр одоо. Тэгэл энд ингээд бүх хаана байна явж идэг. Одоо энд байгаа хүмүүс ч яг сакс болбол гэдэг хүүхдүүд яаж байна. Аврын баяр болдог сакс болбол дээр битүү хүүхдүүд байдаг. Бүх болоход 90 зөөхөн байдаг шүү дээ. Тэгэл энэ залуучууд маань ч гэсэн одоо барилдаг залуучууд өнөөдөр энд ирж байгаа хэдүүлээ. Тэгэл бас ингээд нэг ив болоод нэг сайхан бөөнөр болоод нэг намт олон болоод нэг сайхан бэлтгэл сургуультаа хийгээд гараад явчихвал бас зүгээр юм л гэж боддог шүү дээ. Би чинь хаана явна тэгэл бөхөл болох юм дагаал энд л явж идэг шүү дээ. Одоо бүхүүдийг хайртай. Тэгэл сүүлдээ эхнэр маань өртөр дурлаа. Тэгэл бүх үзэл зурагтаар үзэл тэгэл ер нь эхлээд үздэг тийм. нэг сайхан том бүхүүтэй болно. Тий. За тэхэндээ. Тий. Сарыг Эрүүл Баатар шиг Монгол сайхан том бүх гарч ирэх юм билүү? Залуу бүх эрдэнэ учраас асууя. Монгол бүхийн спортоор яагаад хичээлэх болсон бэ? Энэ талаар өөрхийн үзэл бодлыг нэг тайлбарлаач. За миний хувьд одоо бас ийм баг хүүхд байхаас л ахвал бас нэг өдөөний хүүхд хурдмаар ундаг. За тэгээд сумын наадмаа үздэг. Тэгээд одоо наадамд очиад үзэхээр том ах нар гэж сайхан одоо барилж байгааг ингээд хараад бас би ийм болох боломж том болов уу гэд хүүхдийн мөрөөдлөөр
мөрөөдөөд ам цолтой бөхчүүд ахнараасаа ингээд харахад одоо эрэгтэй хүүхд болгоны л мөрөөдөл бах. Гоё бие бэлдэртэй харахад гоё сүрлэг гоё тээж удагтай тийм харагддаг болохоор одоо тэр утгаараа ер нь бол их сонирхолтой ингээд татгалж орсон л доо. Тий. Одоо ер нь хэдэн жил хичээлж байна? За яг хуу сонирхлоороо ингээд байхасаа л ер нь сонирхож явж ирсэн тий. Сүүлийн хэдэн жил болохоор одоо шилмэл цогтын бүхий холбоотойгоо хамтраад эдний бүхий багш нартайгаа хамтраад ингээд хичээлдэг болсон юм байна. Одоо энэ чи хэдэн жил болж байна? За эндээ Чехтэй ирээд ерөнхийдөө 4 жил болж байна. Тэгээд тэр хугацаанд ер нь 4 жилийн хугацаанд ер нь л тэг ах нарыгаа дагаад бэлтгэл хийгээд ингээд барилдаанд оролцоо явж байна да. За өөрийн одоо гавья шагнал их үү амжилтууд. За яг хуу тий эндээ ирж барилдсанаас хойш цагаан сарынхаа болон наадмынхаа барилдаанд нэг үзүүрсэн байна. Тий бус жижиг барилдаанууд өөрийнхөө хэмжээнд барилдсан. За баярлалаа. Батукаас асууя. За Батук манай Чехэд байдаг, ялангуяа Пилзэ хотод байдаг Дөрийн театрт гоцлол дуучин тийм баха. Тий. Энэ чиглэлээр ажилладаг ийм залуу байгаа. Тэгээд бүхий спорт нэлээд хайртай. Тэр бас ихтэй танилуд байгаа. За Батук маань бүхий талаар үнэн зүйлийг тайлбарлаач. За энэ өмнө бас энэ дөрвөн хоорон цугласан нийт Монгол бүхэд эдэлдэг ахмад бөхчүүдтэй за залуу бөхчүүдтэй энэ өдрийн мэнд хүргье. За миний хувьд болохоор Монгол бүхтэй бас л ер нь бол багасаа л холбогдсон дөө. Ер нь манай ах өвөө бүгд л барилддаг хүмүүс байдаг. Багасаа л өстой одоо 100 болохоор зүлгэн дээр барилдаж. За наадан болохоор явж үздэг. За одоо бол одоо бүр байнгын үзэгч болсон байна одоо. Монголд болж байгаа барилдын нэг алгасахгүй сайхан үзэж байна. Тэгээ Монгол бүхт ер нь бол бас хайртай. Тэгээд би зүгээр өнөөдөр яг ингээд бас сая ингээд ирээл бодож байхад ер нь яагаад намайг одоо яг иймэрхүү одоо бүх намайг дууддсан байна. Одоо сонирхол гэх юм уу. За дээр нь бас одоо парактос бид нар бас Монголын нэг өдөр гээл дельта алхаа гээл зохиодог. Тэг ер нь бол яг ингээд нэг Монголыг тодорхойлж байгаа юм болгон л намайг ингээд нэг сэтгэл зүрх ингээд нэг цаанаас дуудаад идэм байл гэж би өөрийгөө зүгээр ингээд бодол байж юм. Тэгээд Монгол бүх бол үнэхээр одоо Монгол дархлаа болсон зүйл одоо дэлхийд бол цор ганц тий. За Монгол бүхөр хичээлснээр Монгол ирчүүд ямар гоё хүмүүжил авдаг үлээ тий. Эр хүний жуудаг, эцэг болох. За одоогийн залуучууд бол тэгээ жоохон одоо би өөрийгөө оролцуулж байгаа шүү. Бас түүнэрд яг хандаж хэлээгүй. Ерөөдөө бидний үеийн залуучууд бас жоохон ямар нэг зүйл шантрамтаа болсон байна. Тэсвэр төвчээр гэж зүйл бас нэлээд багассан байна. Спорт талаас харсан ч гэсэн за сэтгэл зүй талаас харсан ч гэсэн маш их өндөр тийм сайхан хүмүүжлийг Монгол бүх бол өгдөм байна гэж би одоо бас өөртөө боддог. Яг тэгэхээр одоо бүх ах нартай одоо аймаг улсын цолтой хүртэл ах байж байна. Тэгээд ер нь манай өвөө хүртэл ингээл ярьдаг гэсэн. За Монгол бүхт бол 5 метр хүн одоо 5 спортыг ингэж одоо багтаасан шинж одоо чадварууд багтаасан юм Монгол бүх шинж тэмдэг байдаг. Тийм. За Монгол бүхөр хичээлэхэд бол 5 спортын одоо чадвартай байх хэрэгтэй тий. Одоо бокс спорт чиг одоо тэсвэр төвчээр тий. За шитрээ спорт одоо оюун ухаан за өнгө атлетик шиг ингээд хурд өвчтэй гэдэг ч юм уу. Нөгөө ер нь одоо юу тэгж манай өвөө бол хэлдэг гэсэн. Тэгэл ер нь яг тэгэл Монгол бүхийг бол одоо хар байгаасаа л тэгж одоо бүхийн тухай сонсож бүхийн одоо бүх хүмүүсийн хүмүүжлэр багсах ингээл одоо өдөг болтол явсан байна да. Тэвж учраас одоо Монгол бүх тайртай болоо даа л гэж бодож байна. За шууд асууя. Батуксаа. Үеийн залуустай хандаж хэлвэл юу хэлмээр Монгол бүхөр хичээл. За ер нь Монгол бүх гэсэл язгуур урлаг Монгол үндэсний энэ дархлаа болсон 93 наадан байна те. Адгийн нагц чинь одоо бидний хүмүүсж байгаа дээл байна. Энийг ер нь бид нэр яагаад ер нь тээх ёстой юм? Залуу үе маань яагаад бид нар өмсөх ёстой юм? Одоо сүүлийн үед бид нар бас ингээд Чехийн Праг хотноо Монгол дээлтэй алхаа гэдэг зүйлийг хийдэг байсан те. Зарим хүмүүс ингээд жоохон харлуулад баг оркот гэж ярьдаг байсан. Тэгээд бид нар ерөөсө тоож байгаагүй тийм үү? За энд хандаж хэлвэл одоо юу гэж хэлмээр Монгол өв соёлыг яагаад бид нар явах ёстой юм? Залуу үедээ залуус одоо бидний үеийн залууст хэлхий гэвэл чи юу гэж хэлмээр вэ? За тийм ээ. Яг Монгол гэсэн тодтолтой одоо Монгол үндэсний хувцс. За Монгол бүх, Монгол 93 наадам. За энэ бүгдийг бол Монгол хүн болгон угаасаа хүссэн хүсээгүй бүгд л дуртай байдаг. Тий, хайртай байдаг. Гэхдээ
одоо гадаад байгаа монголчууд тэр дундаа иймэрхүү арга хэмжээний зохион байгуулдаг. Гэхдээ бас бид бүхэн одоо хэлгүүгээсээ болоод ч юм уу те эсвэл одоо юу гэдэг чи жоохон хараар ингээд одоо харуулсан зүйлүүд бас байж магадгүй. Тийм ч учраас одоо тэр орк гэдэг үзэгдэл гарч ирсэн баг. Гэхдээ би одоо ингээд одоо энд өнөөдөр цугласан байгаа бидний хувьд бол за энэ цугласан байгаа бүх хүмүүс ч гэлтгүй ер нь монгол хүмүүс яг монголчууд бол энэ өв соёлоо энэ монгол хувцаа өмсөж тэргүүрээ бахархаж явах хэрэгтэй. Бид нар чи яагаад гэвэл ариун түүхтэй тий Европт одоо монгол гэдэг тэнгүүтэл бидний өв эцэг болсон Чингис хааныг таньдгүй хүн байдгүй тийм ээ. Тэгвэл за монгол гэж тэгвэл за Чингис хаан байд юм өөр юу вэ гэхэд бид нар бол ийм 93 наадамтай монгол бөхтөө ийм сайхан бидний үндэсний хувцас ийм байна. За үндэсний урлаг гэж манайхан тийм байна. За одоо тэгэл би ингээд театрт ажиллаж байхад гайхдаг л та заримнууд яа монгол дуурийн дуучин ингээд энд ингээд ажиллаа байж гин гээл те. Гэтэл бид нэр дуурийн дуучин байтугай монгол дуур зохиолч хөгжмийн зохиолчд маш их байна. Монгол дуур одоо хүмүүсийн мэдхгүй одоо Дэлхийд алдартай. Тий. Одоо монгол дуур зөндөө байна, бичсэн хүмүүс зөндөө байна. За монгол дуурийн дуучид бол одоо бол дэлхийд бол карьер нь тулцсан явж байна. Одоо Оскарын шагнал, жүжигчдэр Оскарын шагнал гэж байдаг. Тэр одоо Монголын шилдэг дуучныг 2 удаа манай Монгол Сүхбаатарын одоо амар төвшин гээд ардын жүжигч залуу авч байна. За араас нь тэгээд гайвчч анх 2 бадрах гэж сэлэнгийн залуу гайвтууд ингээл одоо манай Европт бол тэр эдэг бол танихгүй хүмүүс бол бас байхгүй болсон. Тий. Тэгэхээр л одоо ийм учраас л агуу түүхтэй учраас л бид нэр ингэж өв соёлоо тээж тэрийгэ зөвөр тайлбарлаж ингэж л явах хэрэгтэй л гэж боддог та. За баярлалаа. За баярлалаа. Гоё тайлбарлалаа. Гурван цолтой ах нараасаа асууя. Та бүхний ингээд анх цол авч исэн мэдрэмжтэй торгон агшаа ямар байдаг байсан бэ? Та нартад ямар гоё мэдрэмжийг төвлөсөн бэ? Энэ талаараа та бидэртэй нэг хуваалцаач. За тэгэхээр би бол өөрөө 1995 оноос ахуулаад өсвөр залуучууд гэж Баянгар аймгийн өсвөр залуучууд аварга шалгар болох барилтаа гэдэгт анх хэлж барилдаж тэр үеийн одоо аймгийн сайхан цолтой хүчүүдийг харж одоо бүх хүн яасан сайхан Бамбай хаатай байдий аймаг арслангуудыг ер нь хөдөө орон тохиолж барилддаггүйсэн болов. Тэр олон сайхан аймаг арслангуудыг харж одоо тийм хөлхөмөр идэл болж 2 жил 3 жил одоо өсвөрт барилдаж байлаа. Тэгээд тэрнээс хойш одоо сум та барилдаж байж байгаа Улаанбаатар хотоор байж байгаа 2001 онд Баянгар аймгийн хамаагүй цум дардаа хувьсгалын 80 жил ойгоор очиж төрүүлж суудсан байна зам болчихж байлаа. Ачин галаа алгасаад тэгээд одоо их сайхан тэр үчин сумд төрүүлсэн өгөхөд дааг өгдөг байлаа. Тэгээд нэг дааг аваад их сайхан баярлж байлаа. Тэгээд 2002 онд Хойдонжид сумдаан дөрөв төлдөөд 2003 онд Үрхангай Маранбай улаанд 3 төлдөж байсан юм. Тэгээд 2004 оноос хойш Улаанбаатар хотод суурьшаад Монгол үндэсний бүхий холбооны засвал гэж ажлыг 10 гаруй жил хийгээд тэгээд одоо энэ дээрээ 10 гаруй жил болоод ингээд 90 цөөхөн жил барилдсан юм шүү одоо бодоход. Засвалуудын донд энэ зэрэг зандаа гэж байдаг. Цол хэрэг. Айн одоо дид суулаас хавлал засвал улсын засвал улс ахлах засвал. Улсын бүх цоллооч гэхээр одоо энэ дээр юм дугуйл авчих. За. Ахлах гэхээр 3 дөрөс дид 1 улсын засвал 2 улс ахлах засвал 3 гэх ингээд. Улсын цоллооч гэдэг. Тэгээд дээшгээ манлай гэж байна. Тэгээд одоо улсын ахлах засвал бол одоо тэгээд 5 хүн байна. Одоо Монгол улсын гавьччин Мөнхбаатар одоо эсвэл манай Хэн Бат байна. Би байна. 5 хүн байгаа хаа. Хөрлөбаатар гэж одоо осгоолтой. Хүн байна шүү. Хаалгуул тааш их ариун түүхтэй юм байна. Тэгээд одоо засуулаад ер бүхөөс илүү засуулаараа их олон жил явсан байна. 20 гаруй 99 онд байхад бол барилдахгүй шүү дээ. Засуулаа хийгээл. Засуулаа хийгээл. 2003 он гэдэг чинь би одоо дөнгөж 24 настай байсан биш үү. Тэрнээс хойш сумын наадманд барилдсангүй тий. За баярлалаа. Ийм давчихсан л. За баярлалаа. Заах та өөрхөө. За би бол одоо залуугаас мал тууж оторж явж байгаа л одоо бүх рүү орсон хөрөөс. Тий. Тэгэл ерөөсө миний замл бол яг хуу дээр яханд бүхчүүд бол одоо дэг жаяг ёс суртахууныг хэлж өгдөг байсан. Энэс би тийм багс тахруулж ийм одоо юу хөрөөлөх явж байгаагүй. Дандаа л бүхчүүд сургаад одоо бүх юм байх хэвээр бүх хүн чинь бусад илчүүлийн дээр байх хэвээр ноён нуруу зөв хандлагатай байх хэвээр одоо уур омгоо дарж явах хэвээр ийм сургаалуудыг л гэдэг бүхчүүд. За би бол одоо ер нь бол анх суманд цол авч ирсэн л та. Тэгээд сүүлд нь Булган аймагт
6 давж исэн. Тэрүүд бол аймгийн одоо хас цул гэж байдгүй л байсан л та. Тий. Эхлээд бол нутагтаа 5 давж исэн. Ингээ би бол яг 2 удаа шогөрсөн л үнэ л дээ. Тэрийг нэг хүнд яриад идэггүй. Нэг нь л одоо давцсан би тэрийг хүнд яриад байх шаардлагагүй байгаа. Тэгтээ тэргүүл одоо болцол юм чинь гээл. Тийм л түүхтэй. Ер нь адуу малтаа ноцолтож явж ахмад үйл хүндэлж юу одоо үгийн сонсч явж ирсэн. Тийм л түүхтэй. Тэгвэл адуу малтаа ноцолж байгаа л ер нь бүхэн орсон юм байна. Тий, ер нь бол их л адуутай ноцолтож нөгөө мал туунууд тэр 90 донд ч нэг мал отроор лууж явал тэгэл наадан болно. Тэгээ манай аймгийн нач манч орлах дагуулж явдаг. Бас аймгийн нач ахт ингээд тэгэл даасвар за энэ наадан бол энэ нутгын наадан бол чи тэгэл яг тэр үед нэг нооросон туранхаа хэрзээсэн харын морол байлдаг 3 4 дээр гараад ирэхээр яг нутгийн ах нар жоохон амар яг тэр эхний 1 2 дээр нэг тоохгүйсэн мөртлөө 3-аас дээш гараад ирэхээр тэгэл жоохон энэ химбэ энэ хаанхын энэ юу хүрээд ирсэн яасан ингээл явчихдаг л та. Ер нь та нарын үед нэр ноцолддгүү, барилддгүү хүүхдүүд гэж байхгүй. Ер нь миний надтай найз нөхөрчээс найзууд бол дандаа бяртаа шүрмстэй тийм залуучууд байсан. Ерөөсөө нэг хоёроо заавал аан нэг унгаад ноцолтол. Тэгэл нэг адуучигтэй ташаалчих юм бол би ягаар болдгоо ингээл ер нь тэгэл үеинтэй өрсөлдөөл явж байна. Ер нь өгөөтэй аваатаа. Тэгэхээр за баярлаа. За баярлаа танд. За та өөрөө чи одоо тавалцаарай. Одоогоос 30 гаруй жилийн өмнө анхны цолыг авч исэн. Манай имиж сэрүүн сууж явахдаа намайг хөөхдөх дандаа аврагад захиж хийсэн юм байдгийн билээ. Энэ хөөхд бүх болох юм байгаа. Чи нэг авчиж бүх хийн замд нь оруулаарай гэж. Тэгээд дандаа авраг маань ирж авч очиод нэг жил гараа 2 жил бэлтгэл хийж байгаа. Тэгээд цал авсан. Тэгээд яг нэг гэртэл гимтлээс болоод тэрнээс хөшөөлөхтэй барилж чадаагүй. Тэгээд яг сүлдийн дэрчээд яг нэг жол нэг гайг болсон байх. Жохон барилцсан залуучууд. Тэгээд нэг жахан өөр ингэсэн юм одоо зааж igi. Залуу үедээ зааж igi гэдэг л. Тийм л хандлагатай л. Одоо энэ ингэж байж ин да. За ингээд та бүхэнтэй стах ялалаа баярлаа. Монгол бүхий ёсчуудыг гэж юу гэдгийг Монгол залуучуудаа юу үлдээх гээд байгаа, залуу бүхчүүдтэй юу сургаж үлдээх гээд байгаа талаар баггаж гисэн мэдээлэл бидэнд өгсөнд маш их баярлаа гэж хэлье. Монгол бүхий ёсчуудын талаар шилмэл зодогтон төрийн бус байгууллагатайгаа хамтарсан бяцхан контент юм та бүхэн хүлээн авч үзсэнд маш их баярлаа. За ингээд та бүхэндээ биднийг бас өөрч ингэж энэ сайхан өдөр биднийг өөрч энэ кемптэй өрсөнд та бүхэнд бас их маш их гялалаа. Та нарын үйл хэрэг цаашдын ажил үйлс Монгол бүхий түгээн дэлгэрүүлж байгаа үйлс хэрэг тань хизээж бүтүү битээ зогсоосоо гэж хүсэн ерөөй. За тэгээд залуу бүхчүүдтэй маш их зүйлийг сургаж энэ Монгол бүхийгийн ёсчуудыг үеийн үед авч яваарай гэж хүсэн ерөөй дөө. За баярлалаа.